Эрхэм үзэгчид та бүхэндээ Пүрэв гаригийн мэндийг айлтган хүргэж байна. DBS-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдэд хүрэхэд бэлэн болоод байна. Дархан 2-оос Хустайн даваа чиглэлийн автозамыг 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд хаах юм байна. Дархан Улаанбаатар чиглэлийн 33 км автозамд хучлтын ажил хийгдэх тул замын нэгтлийн игнийг хааж хөдөлгөөнийг сөрөг урсгалаар зохицуулан явуулна. Үзэгч та бүхэнд нэг онцлог мэдээллийг хүрэхээр бэлэн боллоо. Бид бүхэн яг одоо Дархан Улаанбаатар чиглэлийн автозамд хүрэлцэж ирсэн байна. За энэ жилийн тухайд уран цаг ирсэнтэй холбогдуулан Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын нэмэлт 5 см-ийн өнгөн одоо хүчлтийн ажлыг Arch Capital компани гүйцэтгэж эхлээд байна энэ жилийн тухайд тийм ээ. За тэгэхээр үүнтэй холбогдуулаад энэ автозамыг бас хэсэгчилж хаах ажил яригдж байна уу? За тэгээд ямар учиртай өнгөн хүчлэлт вэ? Аль хэсгүүд хийгдэх вэ гэсэн мэдээллийг та бүхэнд Arch Capital компани төслийн удирдагч Базар агчид хүрэхэд бэлэн болжээ. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За Arch Capital компани нь 2025 онд зам тээврийн яамтай гэрээ байгуулан Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хийгдэх 130 км өнгө хүчлэлтийн ажилд 5 см өнгө хүчлэлтийн ажилд тендер шалгараад нодлон 50% буюу 65 км-ийг хийгээд одоо энэ жил үлдэл 65 км 7 сарын 1-нд дуусахаар төлөвлөдөд одоо ажил эхэлж байна. За. Дархан сумын нутууд болохоор 3 хэсэг газар км 100, км 400, 2 км 600 гэсэн тийм 4 км-ийн ажил байгаа. Хонгор сумын нутууд болохоор нэг ойролцоогоор 6.8 км асфальт хүчлэлтэй ажил байгаа. Энэ маань одоо энэ хэсэг чинь Дархан 2 гэдэг юм. Дархан 2-оос Хустайн даваа чиглэлийн Дархан Улаанбаатар чиглэлийн зам дээр хийгдэх ажлууд байгаа. Одоо бид нар өнгө хүчлэлтийн ажлыг маргаашнаас ер нь эхлэхээр төлөвлөчөөд байна. Одоо өнөөдөр ингээд нөгөө замын шилжүүлэх хэсгүүдийн тууз ашиглалыг авч байна. Тэгээ маргаашнаас ер нь замаа хилчлээд хаахта Улаанбаатараас Дархан чиглэлийн замыг км 400-аас 2 км хооронд хаагаад өглөөдөө хаагаад оройдоо нээхээр шөнөдөө бид нар замаа нээхээр төлөвлөлөө замын цагтаар хөдөлгөөний аюул байдгийн төлөвлөгөөг танилцуулсан. Хөдөлгөөнөө болохоор Улаанбаатараас Дархан явах чиглэлдээ сөрөг хөдөлгөөнтэй борлохын замаа. Нэг-нэгээр Улаанбаатар, нэг-нэгээр Дархан Улаанбаатар руу Дархан руугаа явна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хөдөлгөөнд оролцож байгаа зорчигчид жолооч нар маань аюулгүй байдлаа хангаад бидний ажлыг бас хүндэтгээд хөдөлгөөндөө солилцоо оролцоорой гэж хүсмээр байна. За одоо эхнийх нь яг хэдэн сарын хэдний өдрийн хэдэн цагаас эхлээд хичнээн метр үргэлжлэх одоо цэгт хаагдах вэ, зам хаагдах вэ гэдэг дахиад нэг тодорхой ойлголт хэлээд өгчээ те. Бид нэр 15-наас эхлээд 22-ны хооронд Дархан сумын 4 км хийнэ гэж тооцож байгаа. За. Эхний ээлжиндээ одоо Дархан 2-оос ийшээ км 100 яваад нөгөө хамгийн эхний нөгөө Эрлийн төмөр зам байдаг шүү дээ. Тэр төмөр замын гармын наадталд нэг хаах юм. Тэрийг бол нэг өдөртөө л хийж. Тэгээд ерөөсөө хамгийн ихний км 100, км 300 гол нэг өдөр хийгээд дунд нь нэг өдөр нэг дэвсэж байгаа цаахан. Төмөр замын гарам дээр нарийсж байгаа учраас жоохон засвар хийгдэх баг. Тэгээд сүүлийнх нь болохоор км 600 болохоор 2 өдөр хийгээд тэгээд 7 хоногтой багтаагаад эндээс нүгөө явцсан гэж тооцож байгаа. Тэгээд дараагийнх нь хизээнээс. Дараагийнх нь бол тэгээд залхуулаад хонгор сумаархаа цаатлын нөгөө цайдмын хөндөгөөсөө Хустайн даваа руу явнаа гэсэн. Ингээд ер нь нийтдээ санаа энэ жил хийх ажил 7 сар дуусна гэсэн. 7 сарын 1-нд дуусна тий. За одоо хоёулаа энгийнээр тайлбарлуулаа. Одоо бид бүхнээс зорчиж байгаа зам яг ийм одоо сая харуулж штэ тэ зураглагч маань 5 см-ийн өнгө хүчлэлт хийгдснээрээ ямар одоо ач холбогдол байна. За үүнийг бас инженерийн төвшин таваас нэг энгийн байдлаар тайлбарлаад өгвөл. Энэ төсөл маань ер нь 2 үе 5 см суур өнгөс 2 үе асфальттай юм. Дахин зам маань. Бүтцэн болохоор CTCS гэдэг ингээд үетэй. Өнгө асфальтын үе маань болохоор 2 үетэй. Нодлон одоо энэ нэмэлт 5 см асуудлыг тухайн үеийн нөгөө санхүүжилтийн байдлаас болоод төр холцсон. Одоо санхүүжилтийн шийдэгдээд дахиад тендер зарлаад тэгээ манай компани шалгараад одоо 2 хэсгээр ажиллаж байгаа. Ер нь замын тэмдэглэгээ тухайн бүртэн шууд хийхдээ явна. Тэгээ тэмдэглэгээ өөрсдөө хийгээд явна. Эхний ээлжинд голын цагаан зураасаа хийн. 2 тон хөөмөг 2 тон хөө хийн штэ. Тэрийг хийсэн дараа дахин цагаан зураас бай. За Arch Capital компани одоо аль одоо аймаг хотын компани хэдэн жилийн туршлагатай бас автозамын компани бай. Танай компаниг манай дарханчуудаас нэлээд сонирхож асуух байх гэж бодож байна. Хэр одоо туршлагатай компани гэдэг ч юм уу тийм ээ?
Arch Capital компани 2004 онд байгуулагдсан. Одоо замын системдээ бол бас нэлээд толгой компанид ордог. Нэлээд олон төс төрөжүүлсэн. Энэ дархан чиглэлийн 204 км замын 2.1-р хэсэг буюу Ази Европын цэргийн босгол төвөгчийн банкны 1-р хэсэг, Ази хөгжлийн банкны 2-р хэсэгтэр тендерт хятад гэрээнд цуцлагдаад манай компани авч хөгжүүлж хийсэн. Тэгээ одоо үйлдвэрлэл ажлуудыг хийгээл явж байгаа. Замын туршлагын хувьд манай компани гайгүй болсон үсээр сайн. За та бүхэн ажлын амжилт хүсье. За DBS телевиз та бүхэнд цагийн мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр дархан Улаанбаатар чиглэлийн автозамд Европын цэргийн босгол хөгжлийн банкны санхүүжилтээр инхүү хамгийн эцсийн буюу 5 см-ийн өнгө хүчилтэй ажил инхүү хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан эргэж жалаач нор маань мэдээллийг цаг тухай бүртэн авч замын хөдөлгөөний аюулгүй байдлаа мөрдөхийг бол уриалж байгаа юм байна. Багш сургуулийн өмнөх боловсрал, бага боловсрал, сэтгэл судлал, нийгмийн ажил боловсролын магистр чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг Дархан дээд сургуулийн 2026 оны төгсөлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ жил тус сургуулийг 262 оюутан төгсөж байна. Дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн Дархан дээд сургууль 27 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяраа ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус сургуулийг 2025-аас 2026 оны хичээлийн жилд бакалаврын 145, магистрийн 117, нийт 262 оюутан төгсөж байна. Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр Дарханы оюутны холбооны дээд шагнал хүндэт оюутан алтан медалаар 8 оюутан, сургуулийн шилдэг төгсөгчөөр 6 оюутан, шилдгийн шилдэг төгсөгчөөр 1 оюутан шалгарч шагналаа гарт авлаа. Үйл ажиллагааны хүндэт зочдоор Дархан дээд сургуулийн үүсгэн байгуулагч доктор профессор Бат Дэлгэр, Дархан дээд сургуулийн захирал доктор Дэд профессор Ялалт, Дархан дээд сургуулийн анхны дээд захирал Зэнэ Мэдэр, Монгол Улсын гавьяат багш, Агсан төвчний сургуулийн албаны дарга, Эрдмийн зөвлөлийн орлогч дарга доктор профессор Цэрэн Содном, Монгол Улсын төрийн соёрхолд, хөгжмийн зохиолч, хөгжмийн боловсролын тэнхимийн багш Мөнх болд оролцлоо. 2025-аас 26 оны хичээлийн жилд Дархан дээд сургуулийг нийт 261 бакалавр, магиструуд маань энэ жилийн жил төгсөж байна. Тус сургууль 1997 онд байгуулагдсанаас хойш 29 дэх жилдээ сургалтынхаа үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Төвийн болон хойд үсгийн сургалт судалгааны томоохон төв болон цэцгэлэн хөгжиж байгааг болоход таатай байна. Энэ хичээлийн жилд нийтдээ 900 гаруй суралцагч тус сургуульд бакалавр, магистрийн 13 хөтөлбөрөөр суралцж байгаа бөгөөд энэ жилд 260 гаруй оюутан бакалавр, магиструуд маань төгсөж байгаа. Ийм түүхэн онцлогтой жил болж байна. Тус сургуулийн түүхт 30 жилийн 2027 онд ёслол төгөлдөр болох болно. Ингээд нийт төгсөгчдөө, нийт багш ажилтнуудаа мөнгөн хонхны баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ сургуульд доктор, магиструудын асуудал хариуцсан ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр сайхан өдөр байна. Одоо миний хувьд бол бараг 46 жил ихтэй сургуульд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр Дархан дээд сургууль дээр бас энэ төгсөлтийн ажиллагаа үйл явж байгаа бол түүний их баяртай байна. Тэгээд бүх одоо шавнартаа магистраар төгсөж байгаа, бакалавраар төгсөж байгаа бүх шавнартаа баярын мэндийг хүргье гэж ингэж бодож байна. 2022 онд сэтгэл судлал мэрэгчлэр элсээд одоо 2026 онд төгсөж байна. За тэгээд мөн энэ хүү шилдэг судлаач гэсэн том авлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. 1-р курсээс хойш ингээд судалгаа шинжилгээний ажил маш идэвхтэй оролцсон. Эрдэм шинжилгээний хорлоодыг халагсалгүй оролцсон. Тэрний маань үр шимд бас ийм том чагнал өгж байгаад үнэхээр их баяртай байна. Суралцах хугацаанд спортын бага наадам буюу одоо сургуулиас зохион байгуулдаг сакс волейболын тэмцээнд амжилттай оролцож 1-р байр болон 3-р байр. За саяны өнгөрсөн 2025 онд саксан бөмбөг болон гар бөмбөгийн төрөлд 1-р байрлаж алтан медаль авсан байгаа. Тэгээд мөн тусал дэмжиж өнөөдрийг хүрсэн багш нартаа үнэхээр их баярлалаа. Та нарынхаа одоо тусалж дэмжсэний үр жимд одоо шавн энд хүрлээ гэж хэлмээр байна. Тэгээд мөн Дархан дээд сургуультай сэтгэл судлал мэргэжлэр элсэн сонгож суралцаарай гэж уриалж байна. Би Дархан дээд сургуулийн багш сургуулийн өмнөх боловсролоор сурч төгслөө. За суралцах хугацаанд би шилдэг сурагчаар тодорсондоо маш их баяртай. Энэхүү амжилт гавьяаг маань Дархан дээд сургуулийн багш нар маань маш их үүрэг хичээл зүтгэл бас биднийгаа ингэж хөгжүүлэхэд маш өндөр хувь нэмэр оруулсанд би маш их баярлаж энэхүү өнөөдрийн шагналаа авсандаа баяртай байна. Сургуульд маань маш их ажлууд зохион байгуулагддаг. Оюутныг үнэхээр чин сэтгэлээсээ хөгжүүлж байдаг. Багш нартай энэ ташрамд хэлгээд талархлаа илэрхийлье. За би суралцах хугацаанд улсын 23 дахь олимпиадад 3 дахь байр эзэлж
баг бүрэлдэхүүнээр амжилттай оролцоод ирсэн байгаа. За энэхүү тэмцээнд оролцоход ангиуд ирсэн багш болон магистр гончиг сүрэнгийн авирмын багштаас талархал илэрхийлье. Мөн сургуулийн багш ажилчид болон сургуулийн дээд захирал удирдлагууд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр дүүнер та бүхнийгээ цаашдаа ирэлсэн суралцаасаа гэж хүсэж байна. Дархан дээд сургууль үнэхээр сайхан сургууль шүү. Сайн байцгаана уу? Миний Монголын билег. За сайн байцгаана уу? Би болоод Дархан коллежийн нэг оюутан юм аа. Тэгээ сайн магистрын төгссөн. Өвөр Монголын Хүүх хотоос ирсэн хаттнэр балик. Тэгээд би 2024 онд би Дархан коллежид ирс сурсан байна. Энэ цавх амар гайхалтай мондох санагсан юм аа. Тэгээ би бүх багш нартай талархлаа дэвшүүлье гэж бодож байна. Боловсролын мэргэжлээр төгссөн юм аа. Тэгээ Дархан коллежид баярлалаа гэж дэвшүүлж байна. Талархлаа дэвшүүлж байна. 收获了成长。 Би Дархан дээд сургууль 2023 онд багш баг боловсролоор хэлсэж ороод өнөөдөр ингээд төгсөж байна. Баг боловсролоор сурж явах хугацаанд эрдэм шинжилгээний хурал мөн сургуулийнхаа нийгмийн ажлуудад идэвхтэй сайн оролцож исэн. Мөн энэхүү сургуулийг төгсөж байгаа нийт оюутан суралцагчдаа болон нийт төгсөгчдөө бүгдэнд нь баярын мэнд хүргье. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө мөрөөдлийг алхамаар шат шатаар ахиулж байгаатай ингээд нэг шатн дээрээ дахиад гараад ирсэн чинь ингээ баяр хүргье. Бидний ирээдүйн үргэлж гэрэлтэх болно гэдэгт итгэлтэй байна. Би 24 дахь сургуулийн 5 ангийн суралцагч Хос Жаргал гэдэг. Өнөөдрийн хогтны баяр маань маш гоё болсон. Тэгээд би Эрдэм аюу тэмдгийг авсандаа маш их баяртай байна. Эрдэнэ анги зургасан багштай баярлаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан ангийнхандаа маш их баярлаа гэж хэлмээр байна. Дархан дээд сургуульд багш баг боловсрол, багш сургуулийн өмнөх боловсрол, багш хөгжмийн боловсрол, багш гадаад хэлний боловсрол, нийгмийн ажил, боловсрол судлалын магистр чиглэлээр элсэн суралцах боломжтой. Элсэлтийн албаны утас 9937 4498, сургалтын албаны утас 9443 2556 8968 8858. Дархан дээд сургуульд элсэн суралцахыг урьж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байрны оршин суугчдад дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах ажил 2026 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд явагдана. Дулааны эрчим хүчээр хангах гэрээг Шинэ Дарханд 16 давхар байрны хажууд хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байранд Хуучин Дарханд Дархан захын нийтлэг үйлчлэгээний цэгт хийж байна. Хэрэглэгчид та бүхний гэрээ байгуулах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Үзэгчдээ би та бүхэндээ Дарханы дулааны сүлжээ төрөмч төвцөөд компаниас мэдээллийг тодруулан хүргэх гэж байна. За нийтийн зориулалттай орон сууцны байрны оршин суугч хэрэглэгчтэй хийх гэж байгаа гэрээний талаар мэдээллийг санхүү борлуулалтын хилцийн гэрээ борлуулах хэсгийн дарга наран цэцгээс тодруулан хүргэх гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За гэрээ хэзнээс эхэлж хийгдэж эхлэх үү? Ямар учиртай, ямар зориулалттай гэрээ хийгдэж байгаа энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За дулааны эрчим хүч хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай компани жил бүр халаалтын улирал дууссаны дараа нийтийн зориулалттай орон сууцны байрын хэрэглэгч айл өрхөдтэйг бол дулааны эрчим хүчээр хангах гэрээг бол байгуулдаг байж байгаа. За энэ жилийн гэрээг бол 2026 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ийг дуустал хийхээр бол бэлтгэл ажил хангагдаад одоо гэрээ бол хийгдэж байгаа. За танай компани нийтдээ хичнээн хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа вэ? Ер нь манай компани бол 2025-аас 26 оны халаалтын улиралд бол 1691 айл өрх, за 900 гаруй хувийн орон сууцны хэрэглэгчид 1784 аж ахуй нэгжийг бол дулааны эрчим хүчээр бол хангаа ажиллаж байна. За одоо бол яг нийтийн зориулалттай орон сууцны байруудыг 1691 айл өрхтэй гэрээ сунгах, байгуулах ажил бол хийгдэж байна. Гэрээг хаана ямар байршилд хийгдэх үү? Энэ талаар мэдээлэл өгвөл. Гэрээ бол 2 байршилд бол хийгдэнэ. Нэг нь бол Шинэ Дарханд буюу 16 давхрын хажуу талд байгаа манай хэрэглэгч үйлчлэх төвийн байранд бол болно. Нөгөө нь бол Хуучин Дарханд Дархан захын зах доторх нэг цэгийн үйлчлэгээний газар бол гэрээ байгуулах ажил маань ажлын цагаар 8-аас 17 цаг хүртэл ажлын өдрүүдэд бол хийгдэж байгаа. Гэрээ байгуулахаар очиж байгаа иргэд маань юун дээр анхаарах уу? Ямар бичиг баримтуудыг бас бүрдүүлж очих шаардлагатай? За гэрээ байгуулж байгаа хэрэглэгчид маань бол өмнө одоо манай компанитай гэрээ байгуулж байсан хэрэглэгчид бол ийм дулааны эрчим хүчээр хангах гэрээний маягт буюу ийм гэрээний дэвтэртэй яаж байгаа. Энэ дэвтэртэйгээ за тэгээ иргэний үнэлэхтэйгээ бол хүчрээд гэрээгээ байгуулна. Шинээр орон сууцны байр худалдаж авсан нэрэн шилжсэн хэрэглэгчид маань бол
үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ иргэний өмнөдөхний хулбараа авчираад шинээр байгуулад ийм гэрээний маягтын дэвтэртэй бол болохоор яж байгаа. За тэгээ гэрээ хийж байгаа хэрэглэгчид маань бол халуун усны тоолрын залтаа бол авчираад за төлбөр тооцоогоо барагдуулаад өмнө жилийн гэрээнийхээ үүргийн биелэлтэй үл дүгнүүлээд гэрээгээ сунгах бол ажил бол энэ хийгдэх юм аа. За дулааны эрчим хүчээр хангах гэрээг бол нөгөө эрчим хүчний тухай хууль дулааны эрчим хүчээр хангагч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн дагуу бол байгуулдаг байж байгаа. За энэхүү гэрээг байгуулснаар бол хангагч хэрэглэгч хооронд бол хууль ёсны бол тийм ээ эрх зүйн акт бол бүрддэг. За тэгээд дулааны эрчим хүчний гэрээг байгуулснаар бол дулааны эрчим хүчээр хангагдах эрх нь үүссэн хэрэглэгчид маань бол манай компанид чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангуулах эрх нь үүсснээс гадна төлбөр тооцоо болоод өөрийн өмч хөрөнгийн эзэн гэдгээ нотлох юм санхүүгийн чухал баримт бол болж өгдөг байж байгаа. Тэгэхээр эрхэм хэрэглэгч та бүхэн дулааны эрчим хүчнийхээ гэрээг бол цаг тухайд нь бол байгуулж авахыг хүсэж байна. За тань мэдээлэл өгсөн баярлалаа. Эрхэм хэрэглэгчид та бүхэн 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээгээ байгуулах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Дархан марафон 2026 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Энэ жилээс эхлэн Дархан марафон бүх нийтийн гүйлт маань албан ёсны вебсайттай болж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгаж хэлье. Дархан марафон ЦЭГ-ийн вебсайтаар дамжуулж 2026 оноос эхлэн энэ марафон гүйлттэй холбогдолтой бүх мэдээллийг бид нэр бол сонирхож байгаа ард иргэдтэй болон Дархан хотынхаа ард иргэдэд хүрэхээр ингэж бол бэлтгэж байна. Дархан марафон ЦЭГ-ийн дээр бас өмнөх онуудын түүхүүд бас хадгалагдж байгаа гэдгийг энэ дэшмд та бүхэндээ дурдж хэлье. За өнгөрсөн онд бол бид өхөн 1.5 км, за дээр нь бол 5 км, 25 км гэх мэтчлэн одоо ийм зайнууд дээр бол одоо Дархан хотынхаа марафон гүйлтийг бол зохион байгуулж ирсэн бол энэ онд бол яг үндсэн бүтэн марафон буюу за 1.5 км, 10 км, 21 км, 42 км зайнууд дээр Дархан марафоноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. За нөгөө талдаа дээр гүйчдийн бүх гүйцэн замаар туулсан сертификат бол яг энэ Дархан марафон ЦЭГ-ийн сайтанд бол хадгалагдана. За ингээд бол одоо тус гүйчд бол сертификатуудаа өөрсдөө татаж явдаг бүгднийг нь бол ингэж байрлуулж байгаа. За 10 км-ийн спорт гүйлт болон 20 км-ийн хагас мал гүйж байгаа гүйч тус болгонд бүртгэлээс гадна нэмээд чипүүд өгөгдөн. За энэ нь бол одоо илүү одоо гүйж байгаа тамирчдын амжилтыг хадгалах зорилгоор чиптэй технологийн хувьд хангаж байгаа гэдгийг хэлье. Энэ жил бол уралдаанаа зохион байгуулахдаа мэдээж бол километр тус болгон дээр цаашдаа мэргэжлийн төвшөнд одоо дээрх одоо тэмцээн уралдааныг зохион байгуулах хүрээнд гарч иж байгаа одоо санхүүжилттэйгээ уялдуулаад төлбөрийн системтэй болж байгаа. Тэгэхээр дээрх зайнууд дээр төлбөрийн системүүдийг хэрхэн яаж тавьсан бэ гэдгийг бол Дархан марафон ЦЭГ-ийн сайтаар орж бол та бүхэн маань бүртгүүлэхдээ маш сайн одоо хараад за ингээд сонголтуудыг хийгээд явах болцоотой. За 1.5 км бол 2-6 насны хүүхэдтэй болон гэр бүлүүд за дээр нь тэрэгцэртэй иргэд харааны бэрхшээлтэй иргэд мөн 54-өөс дээш насны ахмад наснуудыг бол оролцуулахаар бүртгэлийнхээ одоо програм дотор бид нар бол суулгаж өгсөн. За 5 км-ийн зайд бол эрүүл мэндийн гүйлт дээр 12-оос 17 насны ангилалд өөрийгөө сорихоор одоо бэлдэж байгаа өсвөр насныханд зориулсан одоо юм гүйлт байгаа. За мөн дээрх 5 км-ийн зайн 18-аас дээш насны насанд хүрэгчдэд болон анхлан гүйлтийн спортоор одоо хичээлхийг сонирхож байгаа иргэдэд зориулсан одоо зайг бол бид бүхэн гаргасан. За мөн 10 км-ийн зайд спорт гүйлт бол фитнес болон спортоор хичээлэхээр идэвхтэй одоо ингээ хичээлж байгаа одоо гүйчдэд зориулсан зай байж байгаа. 10 км-ийн зай бол зам давхцахгүй гэдгийг би бол дахин одоо та бүхэндээ давтаж хэлье. За 21 км хагас марафон гүйлтэнд бол 18-аас 34 насны
За ингээд залуучуудад чиглэгдсэн, за тэсвэр хатуучлуудыг нэмэгдүүлэх чиглэгдсэн юм томоохон хэмжээний сорилттой марафон гүйлт байгаа. За дотор нь бол бид нар 21 км-ийн зайд бол 3 үндсэн чиглэлээр бол хувааж шагналыг бол одоо бид нар бол гардуулна. За дээр нь бол 18-аас 34, 34-өөс 54, 55-аас дээш насны ангилалд бол 21 км-ийн хагас марафон дээр бол одоо бид нар бол эхний байруудыг бол байлгаар ингэж бол бэлтгэж байгаа. За 42 км дээр бол үндсэндээ дотроо ангилал байхгүй 18 наснаас дээш одоо бүх гүйгчдийг бид нар 42 км-ийн зайд бүртгэхээр бол бүртгэгдлийн програм дээр бол тусгаж өгсөн. За дээрх төлбөрийн одоо ангиллуудаас шалтгаалаад гүйгч нарт олгогдож байгаа зүйлүүд бол харилцан адилгүй өөр байгаа. За 1.5 км 5 км-ийн зайд бус болгонд одоо гүйж байгаа гүйгч нарт за дугаараас гадна финиш одоо гүйлтийн кейсийн үүргэвч уутыг бол одоо бид нар бол бэлдэж байгаа. За энэ бол одоо тус төрөл тэмцээнд оролцож байгаа хүн болгонд замаа амжилттай дуусгасныг илэрхийлж за ингэж бол одоо хийж байгаа зүйл байгаа. Мэргэжлийн талдаа бэлтгэж байгаа одоо яг эдгээр гүйгч нар болон мэргэжлийн тамирчингуудад одоо зориулсан одоо ийм төрөл болохоор дээрх төрлүүд дээр орж ирж байгаа минут секунд дойл болгоныг замын болон одоо чип уншигчийн тусламжтайгаар бол одоо бид нэр уншиж за дээр нь бол одоо замаа амжилттай дуусгасан тамирчин болгонд бол финиш медальтай байхаар бол ингэж бэлтгэж байгаа. За дээр нь 21 км 42 км-ийн төрөл тус болгон дээр за эхний 8 байрыг бол одоо тусад нь байлж за шагналын санг бол бид нар нэлийн бас өндөр байхаар тогтоож ингээд зохион байгуулагчдын зүгээс бол бэлтгэл ажлуудыг бол хангаж ингэж бол ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Сайт бол одоо албан ёсоор 5 сарын 1-ний өдрөөс бол нээгдсэн. За өнөөдрөөс эхлэн бүртгэлийн болон бүх цонход идэвхжиж байгаа гэдгийг яг дээрх дархан марафонд ирж оролцохыг одоо хүсэж байгаа бүх одоо тийм ард иргэдэд хандаж хэлье. За 5 сарын 20-ны өдрийг хүртэл бол дархан марафон гүйлтийн бүртгэлүүд албан ёсоор хийгдэнэ. За үргэлжлээд 5 сарын 21-ний өдрөөс эхлэн Дархан аймгийн биеийн тамир спортын газар бүртгэгдсэн бүх иргэдийн дугаарыг бүртгэлийн програмынхаа тусламжтайгаар за ирсэн иргэн болгондоо бид нар бол бүртгэлийн дугааруудыг бол өгнө. За эндээс гадна тусдаа хөдөлгөөнд эрүүл мэндийг дэмжсэн экспо бас яг энэ тус үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдана. За энд бол одоо монголчуудынхаа ард түмнийхээ эрүүл мэндэд одоо онцгой санаа тавьж байгаа одоо маш олон төрлийн байгууллагууд эрүүл мэндийн болон одоо бусад чиглэлийн байгууллагуудын одоо Дархан хотод цуглаж за дээр нь бол одоо тус экспогоор дамжуулж үйл ажиллагаагаа ард иргэдээс сурталчлах үйл ажиллагааны зохион байгуулагдана. За тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа болон хаалтын үйл ажиллагааг ч гэсэн бид бүхэн найрамдал талбай дээрээ урлаг соёлын за ийм томоохон хэмжээний арга хэмжээтэй фестивал маягаар бол ингэж зохион байгуулж дээрх тэмцээнүүдэд замаа амжилттай дуусгасан болон одоо шагналт байруудынхаа одоо шагналуудыг автор муви тамирчдын рекордуудыг ч гэсэн бид нар бол одоо дэлгэцээр дамжуулж ивент тэтгэгч байгууллагуудыгаа сурталчлах замаар 30-ны өдрийн орой бол урлаг соёлын томоохон арга хэмжээтэйгээр хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байгаа гэдгээ энэ даршин та бүхэндээ хэлье. Сайтаа дамжуулж хэрхэн иргэд маань бүтээлээ хийх вэ болон экспотой холбогдлолтоо за холбогдох мэдээллүүдийг нэмж танилцуулна орж байна. Ер нь бол манайхаа юу н бүртгүүлэх ерөнхий мэдээллүүд бүгд Дархан марафон Facebook пэйж дээр бүгд орсон байгаа. Facebook пэйж болон Instagram-аар тийм болохоор бүгд мэйлээрээ бүртгүүлнэ гэсэн. Заавар маш тодорхойгоор пэйж дээр рил маягаар орсон байгаа болохоор тэрнтэй бас танилцчаарай. Бүгд өөр өөрсдийнхөө аль ангилалд гүмээр байгаа дээрээ бүртгүүлэх дээрээ дараа нь бүртгүүлчин. Бүртгүүлэх явц бол ерөөсөө маш энгийн хялбар байгаа гэдэгт итгэлтэй байна. Экспогийн хувьд бол бид энэ өдөр эрүүл мэнд болон спортын чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж гин. Тэгээд хотын марафон гэдэг нь өөрөө хотын маш том сурталчилгаа болж өгдөг болохоор энэ нь зөвхөн Дархан аймаг гэлтгүүгээр Монгол улсын төвийн бүст зохион байгуулагдж байгаа хамгийн том марафон учраас
зөвхөн Дархуул аймаг биш, Төвийн бүс биш, гадаад дотоод хаанхын жиргэн ирж чөлөөтэй оролцох боломжтой, оролцоход ямар нэг стандартын бус зүйлийг хийгээгүй маш чанарын мэрэгжлийн өндөр түвшин зохион байгуулж байгаа ийм үйл ажиллагаа болохоор Дархуул аймгийнх маань өөртөө дэмжиж Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хаанч байгаа иргэд маань чөлөөтэй оролцох боломжтой нэг өдрийн маш том гэр бүлийн хамт олонны найз нөхдийн баяр болно гэдэгт итгэлтэйгээр бид нар зорин ажиллаж байгаа болохоор та бүхэн маань бүгдээрээ дэмжин ажиллаарай, дэмжин хүрэлцэн ирээрэй. Дархуулчууд манаас мэдээллийг маш сайн хамтдаа түгээлцэж өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. 2026 оны 5 сарын 23-ны өдөр бол одоо UB марафон гүйлт бол Улаанбаатар хотод бол зохион байгуулагдана. За дээрх марафон гүйлтэд ирж оролцож байгаа гадны болон одоо бусад чиглэлийн одоо яг тамирчид бол манай Дархан хотод ирж гүйх сонирхол бол нэлээд өндөр байгаа. За энэ даршинд бас худалдаа үйлчилгээнийхээ байгууллагуудад хандаж хэлэхэд за манай ялангуяа зочид буудлууд, за хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн бэлэг дурсгалын за дээр нь бол одоо бусад эрүүл ахуйн болон гоо сайхны чиглэлийн үйлчилгээний газрууд нэлээдсэн бэлтгэлээ хангаарай гэж бол одоо хэлхийг бас хүсэж байна. Манай Дархан хотод бол 7 хоног болгоны л одоо хагасан бүтэн сайнд бол томоохон хэмжээний одоо яг энэ 100 цаг 27 цаг ирж байгаа одоо холбогдуулаад бол олон талтын одоо спорт болон урлаг соёлын томоохон хэмжээний арга хэмжээнүүд бол зохион байгуулагдж байгаа. За бид бол бас энэ удаа манай тэмцээнд олон улсын тамирчид бол нэлээд ирэх болов гэсэн юм бол төлөв байдал бас ажиглагдж байгаа болохоор аль болох одоо мэрэгжлийн төвшөнд анх удаа одоо ингээд зохион байгуулахаар ингэж бол ажиллаж байгаа. Тэгээ харьцангуй туршлагатай төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаж байгаа болохоор бид нар бол одоо дээрх үйл ажиллагааг бол нэлээд аштайхан өндөр түвшинд бол зохион байгуулалтаа хийж чадна гэдэгтээ бол эргэлзэхгүй байна. Ялангуяа тус өдөртөө холбогдлолтоо 10 км-ийн чиглэлийг гаргахдаа цагтаа онцгой эрүүл мэндийн байгууллагын одоо зайлшгүй зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар замаа бид нар тогтоосон. Хороол доторх дундын замуудаар дамжуулаад тодорхой хэмжээгээр бас одоо энэ зорчих хөдөлгөөнүүдийг бол аль болох одоо давхцуулахгүй байх зорилгоор бид нар ингэж хийсэн гэдгийг та бүхэндээ хэлье. За мэдээж бол бүтэн өдрийн турш Дархан марафон маань зохион байгуулагдах болохоор дээрх яг бүсчлэл тогтоосон хэсэгт байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд за дээр нь бол одоо худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд маань өмнөх өдрүүд дээр нэлээд сайн бэлтгэлээ хангаараа гэж бол одоо ингэж зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлээсээ одоо хэлхийг хүсэж байна. Яг тэгвэл одоо нэг л өдөр хэдүүлээ Дархан хотоо хөдөлгөөнт эрүүл мэндийг дэмжсэн олон улсын түвшинд бас хотоо сурталчилсан юм томоохон хэмжээний арга хэмжээг хийгэж байгаа болохоор аль талдаа иргэд маань бас хүлээцтэй байж хотоо сурталчлахын том арга хэмжээнд гэр бүлээрээ хамтдаа сайхан оролцоороо гэж бол одоо уриалж байна. Хүн болгон альч ямар ч банкны ямар ч төлбөрийн хэрэгсэлтэй байсан манай дээр шууд төлбөр хийх QR систем байсан байгаа. Та өөрийнхөө бүртгэлийг үүсгээд ороход шууд төлбөрийн QR гарч ирнэ. Тэгэхээр альч банкнаас яаж ч хийлгэж болно. Тэгээд дугаар тараалтыг бол бид тухайн цаг үед нь мэддэг явна. Яг сайт дээр мэдээлэл орсны дагуу 21-ээс 29-ний хүртэл Дархуул аймгийн биеийн тамирын спортын газраар бид дугаарыг тараана. Тэгээд зөвхөн Дархуул аймагч гэлтгүүгээр бусад орон нутгаас бас бүртгүүлсэн хүмүүсийн тоо хэмжээ байршлаас хамаарат тухайн үед бас Дарханаас өөр газар бид нар бие дугаар тараах ямар нэг шаардлага үүсэх нү гэдгийг тухайн цаг үед нэг нөхцөл төр шийдвэрүүд гаргаа явах хаа. Экспогийн бүртгэлийг бол бид нар яг тухайн цаг үед 15-наас 20-ны үед байгаа хаа хуваар яг тавигдсан байгаа экспо дэх бүртгэлийг тэгэхээр яг тэр үеийг л ер нь манай экспод оролцох хүсэж байгаа хүмүүс аж ахуйн нэгжүүд Facebook пэйж болон хамтарж байгаа мэдээллийн хүсрүүдрээ дамжуулаад экспогоо бүртгэлээд нээснэ мэдгэнэ. За Дархан марафон наадам бол угсаа Монгол улс даяараа нэлээд томоохон хэмжээний одоо юм бүүн болно гэдэгт бол бид нэр эргэлзэхгүй байгаа. Тэгэхээр бол манай Дархан хотод ялангуяа томоохон үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад бас энэ өөрсдийнхөө бизнесийг сурталчлах түүнээс сурталчлах маш том боломж гэж бол одоо бидний зохион байгуулагчдын зүгээс харж байгаа. За тийм болохоор одоо хоттой хайртай. За дээр нь одоо олон улсын түвшинд хотод сурталчлах, мэрэгжлийн түвшинд одоо тус одоо марафон гүйлтийг зохион байгуулахад үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчнэр, бизнес эрхлэгч нар маань бүгдээрээ тал талаасаа бас дэмжиж за хандад үйлчлэгүүдээ одоо үзүүлж ингэж бол хамтарч ажилласаа гэж болж чин сэтгэлээсээ хүсье. Өнгөрсөн онд бол ялангуяа манай барилгын салбарын бол нэлээд томоохон дэмжлэгүүдээ үзүүлж бол 2025 оны марафон гүйлтийг бол бид нар хамтарч хийж ирсэн. Тэгэхээр энэ онд ч гэсэн
одоо бид нар бол зохион байгуулагчдын зүгээс бол нэг 3 төрлийн хандивын одоо үндсэн одоо хэлбэрийг бол бид нар бол гаргаж байгаа. За тэгээд ингээ алт мөнгөн хүрэл одоо гэсэн ийм 3 одоо хандивлагч нараа бид нар ч гэсэн бас одоо энэ дотор бол татаж авч за дээр нь бол хандивлагчдынхаа тоог ч гэсэн бид нар бас одоо хязгаарлалаар ингэж бол одоо шийдвэрлэж ингэж бол ажиллаж байгаа. Тийм болохоор за дээрх 3 төрөл тус болгонд одоо хуваагдаж хандивлагч нар маань одоо тус үйл ажиллагааг дэмжиж ивентэд гэж одоо хамтарч оролцоод зохион байгуулагчдын зүгээс талархаж хүлээж авах болно гэдгээ энэ дэшүүнд илэрхийлжээ. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 2026 марафоны зохион байгуулах одоо нарийн бичгийн даргыг миний бие ахалж ажиллаж байгаа. За холбооны маань хамтран зохион байгуулахаар холбооноос одоо мэргэжлийн зөвлөгөө авч ингэж ажиллаж байгаа. Тэгээд одоо 21-ний өдрөөс эхлэн манай байгууллага дээрээ номер болон финишийг одоо олгохоор бид төлөвлөн ажиллаж байна. Байгууллагаараа бид одоо энэ нэр төртөө болж байгаа, орон нутагт болж байгаа ийм том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж ажиллахдаа одоо бид их сэтгэл ханамжтай байгаа. Улаанбаатар хотод бүртгэлийн нэг салбар байгаа. Тэр маань бол бид суртын улсын хорон дээр одоо бүртгэл одоо давхар энэ хийгдэж явах болно. Энэ жил мэргэжлийн түвшинд бид нар зохион байгуулахаар одоо ажлын хэсэг мэргэжлийн байгууллага бид ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь одоо мэргэжлийн одоо байгууллагатай хамтарч одоо ажиллаж байгаагаар бас онцлог байна. За дээр нь одоо шагналын сангаа бас өндөр түвшинд одоо зохион байгуулалтын зүгээс бас төлөвлөж байгаа. За ингээд орон нутагт анх удаа 12-13 мянга орчим хүн оролцсон юм анхны одоо аймаг болсон. Энэ жил энийгээ бид нар бас дээш нь 20 мянгад хүрэх юм том зорилттой ажиллаж байгаагаа бас онцлог байна. Ингээд бас зохион байгуулагчдын зүгээс одоо энэ хамтарч ажиллахад мэргэжлийн байгууллагын зүгээс маш таатай байгаагаа хэлэхэд таатай байна. За тэгэхээр нийт Дархан хотын ард иргэдтэй болон Монгол улсын өнцөг булан бүрт байгаа ард иргэдтэй хандаж хэлэхэд Дархан марафон цэг Эм-ийн сайтаар орж та бүхэн маань энэ марафоны бэлтгэл ажил болон одоо үйл явцтай холбогдолтой мэдээллүүдийг тогтмол аваараа. За мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, DBS телевиз болон за АЖБ телевиз бусад сайтуудаар дамжуулж бид нар бол цаг тухай болгондоо бол одоо яг марафон гүйлттэй холбогдолтой мэдээллүүдээ өгнө. За дээрх байгууллагууд ч гэсэн бүгдээрээ бас мэдээллийн спонсороор орж иж ажиллаж байгаа явдалд бол одоо бас зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлье. 2025 оны 5 сарын 30-ны өдөр Дархан хотод уулзцаая. Баярлалаа. Одоо та бүх үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.